Яна хоцорлоо. I'm a putter in a dungeon under. None of them birds ain't eating it, dying, hanging under. Яа. Чи жээ тундгүй мүү? Хүү. Хүмүүс скутер унахаас айдагт тул ундаггүй. Бидний хийсэн судалгаагаар Gen Z үеийнхний 5 хүн тутмын нэг нь скутер болон мопед ундаг гэж гарсан байгаа. Үүнд 3 үндсэн шалтгаан байдаг. Нэгт скутер унах гэхээр айдас төрдөг. Ice Direct-ийн гаргасан судалгаагаар хүмүүсийн 75% нь хийж үзээгүй зүйлсээс айдас мэдэрдэг. Харин хийж үзснийхээ дараа 80% нь айхаа болдог. Тэгэхээр 5 хүн тутмын 4-ийг хэрхэн скутер унуулах вэ? Юм уу нэ? Би ч 5,000 өгвөл чи скутер унж үзэх үү? Үзлөө яах вэ? Үүн дээр манай баг шинэ хэрэглэгчдийн 5,000 купоныг санал болгож байна. Мөн хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор дараах төрлийн ивэнтүүдийг зохиох боломжтой. Та Red Bull-ийн зохион байгуулдаг ивэнтүүдийг мэдэх үү? Эдгээр ивэнтүүд нь хүмүүсийн сонирхлыг маш их татдаг бөгөөд ивэнтийн дараа оролцогч болон хэрэглэгчдийн 63% нь брендийг илүү эргээр хүлээн авдаг. Мөн орлогыг шууд нэмэгдүүлдэг. Бидний санал болгож байгаа ивэнт нь машингүй өдөр хүүхдийн баяр гэх төдрлөгөөр Jet Buka тэмцээн зохион байгуулах. Энэхүү хоёр шийдэл нь Jet компанид дараах хоёр ашиг тустай. Jet скутерыг туршиж үзснээр шинэ хэрэглэгчд бий болно. Ивэнтийн үр дүнд брендинг имиж эгээр өөрчлөгдөнө. Та яа таваг сонгож авъя? Мэдгүй. Тапны тоглох юм болов? Бидний хийсэн ажиглалтын үр дүнд Gen Z үеийнхний 52% нь EcoBike, 26% нь Tapa, 22% нь Jet скутерыг сонгон хэрэглэж байна. Сонгох болсон нийтлэг шалтгаануудын нэг нь аппликейшнд татсан байдаг учраас хэрэглэдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Энэ бол surprise time. Surprise time нь хүчирлийн эд оргил цаг буюу өглөөний 7:15-аас 9:30, оройн 5:15-аас 8:30-ийн хооронд байх юм аа. Мөн Эш баяр наадмын үе эсвэл эдгээр үеүүдэд минутын 222 төгрөг болж хямдарна. Surprise time зарласнаар скутерийн хэрэглээ нэмэгдэнэ. Хямдралтай үнэ нь хүмүүсийн илүү унах сэтлийг төрүүлнэ. Өрсөлдөгчдөөс давуу байдал үүсгэн мөн төвжирлийг бууруулахад хувь нэмэр оруулна. Яах вэ? Яаж харна ямар амар төвчлээ юм бэ? Ятгад ямар амар. Яаж хэрнаа? Хол амьдардаг хүмүүстэй зориулаад 4 зөв шийдлийг санал болгож байна. Талбайгаас буян тухай, улаан хуаран, 5 шар, 7 буудал зэрэг чиглэлүүд рүү минутын 200 төгрөгөөр үйлчлэх юм. Илүү хол, илүү хямд, илүү хүртээмжтэй.